Төрийн эрх байж байгаа дээд байгууллагуудын төвшөнд за ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газар их хурлын төвшөнд яригдж байгаа нэг чухал асуудал бол за орон нутагт эрх мэдлийг өгөх, иргэд шийдвэр гаргахад оролцдог байх тухай асуудал юм а. За энэ бодлогыг яг хэрэгжүүлэх үндэс нь бол аймаг, сум, хороо дүүрэгтэйгээ иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дамжуулан иргэд тодорхой шийдвэрийг гаргахад за санал бодлоо оролцуулдаг байх ёстой юм. Тийм ч учраас эх 7 хоногт болох орон нутгийн сонгуул ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа. За яг энэ сэдвийг студид хөндөөхөөр Улсын хурлын дарга энх бол дүрэгдээд байна. Танд өглөөний мэнд хүргэе. Үндэсний телевизийн үзэгчд орон өглөөний мэнд хүргэе. Та тэгэхээр өнгөрч байгаа энэ 7 хоногт бол орон нутагт нийлээд ажиллаад ирлээ. Тэгэхээр ер нь иргэдтэй уулзж яхад зааман орон нутагт цаг агаарын нөхцөл байдал ямар байна? Ирэх хавг гарагт болох орон нутгийн сонгуульд хамгийн гол санаа зовж байгаа зүйлүүд иргэд идэвхтэй оролцох, цаг агаарын аливаа бэрхшээл шалтгаалаад ис сүрэхгүй байх вэ гэсэн болгоомжлол бол байгаа. 3 аймагт ажиллаа. Дархан, Сэлэнг, Өврангай өчигдөр орой ирсэн. Өврангай аймгийн баруун хойдлын сумд бол их застай байна. Тэнд одоо тусгай машин гаргаж зөөдөг юм бол сонгуул ирж хүрэхэргүй байна. За 5 дахь өдөр би төсөө баталсан. Энэ удаагийн улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул бол маш их онцлогтой сонгуул болно. Урд нь аймагуудад зөвхөн татаас гэдэг мөнгө өгдөг байсан л да. Урд нь өгчээсэн би төсөөсөө эхэлчихэн зөвбөл өгж бодож байна. Урд нь өгчээсэн мөнгө бол энэ 152 тэрбум төгрөг хууч өгдөг байсан уламжлаараа. Адилхан нийт нэгдсэн төсвийн 9%. Мэдээж хүн амын тооноос өөрөөр болно л да. Аймаг болгоны ард өөртөө байгаа. Гэтэл энэ жил дээр нэмээд 247 тэрбумыг орон нутгийн хөгжлийн сан гэдгээр бүх аймагт өгч байгаа. Одоо энүүгээр юу гэж энэ бол төсвийн бие даасан байдал. Энүүгээр орон нутгийн аймаг сумын иргэдийн орол нутагтаа тулгамдсан асуудлаа шийднэ. Одоо сумын эмнэлэгт машин авъя, сургуулийнхаа дээврийг засъя гэдэг зүйлийг улсын хурл дээр дахиж ярихгүй гэсэн үг. Бодитоогоор баяр цогтыг сангийн сайд байхад батлуулсан энэ төсвийн тухай хуулиар шинэ их усүр нэмэгдэж байгаа. Хуучин 9% гэж би түрүү хэлсэн бол 13 онд орон нутгийн төсвийн эзлэх хувь 20.7% болоод 2.3 дахин нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ их мөнгийг захиран зарцуулах 10 орчим мянган хүнийг аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн тоо нийлээд дүүргийнхтайгаа нийлээд 10 орчим мянган хүнийг сонгох сонгуул лав гарагт болно. За энэ сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол сонгуулийн эрд сүрэхгүй аюул байна. Тэгээд ард иргэдийн идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. За яагаад энэ төсвийн мөнгнөөс гадна орон нутагт мэдээж эрх мэдэл шилжүүлэлт талаар Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсон даруйдаа л ярьж гэлсэн. Тэгээ бодитоогоор хэрэгждэг эхний жил нь 2013 он. Нийт 247 тэрбумыг ямар нэгэн зааваргүйгээр өгч байгаа. Зааваргүй гэдэг нь дураараа жип авч унаад дураараа захиргааны байшин барьдаг гэсэн үг биш. Араас нь сангийн амнаас журам явуулж байгаа. Энүүгээр юу хийж болох, юу хийж болохгүй талаар тийм хязгаарлалтуудыг хийхгүй бол урд жилүүдэд аймаг сумын иргэдийн хурлаас хариуцлагагүй шийдвэрүүд гаргаж ирсэн. Тэрийг давтахгүй тулд хянана. Хянана гэдэг бол энэ мөнгө одоо дөрөв өөрөө чи хэлдэг. Би 3 аймагт гурвууланд нь уулзалт хийсний зорилго бол 14, 15, 16 оны төсвийн төлөвлөлтөө хийж яваа. Танай аймаг сумд юу хийх боломжтой вэ? Эсвэл юу хийх хүсэлтэй байна вэ гэж. Тэгэхээр энэ болгон бол 13 биш 14 оноос хэрэгжинэ. 13 оны батлагдсан мөнгөн дээр хяналт тавьж ажиллах, захиран зарцуулах, аймаг сумынхаа иргэдийг төлөөлөөд энэ ажлаа явуулах үүрэгтэй улсуудыг ирэх лав гарагт сонгох гэж байгаа. Амралтын өдөр болгосон байгаа. Тэгээ миний дараагийн санаа зовж байгаа зүйл бол энэ сонгуулийн эрс байгаа. Сонгуулийн эрс энэ бол дандаа 100 явуулдаг сонгуул байгаа. Улсын хурлын ерөнхийлөгчийн Өгнөд улаан цаг. Тэгээ 92, 96, 2000, 2004, 2008, 2012 оны сонгуулиудын эрсийг би ингээд дэлгэцэн дээр харуулж байна. Хамгийн эхлээд 95.6-тай байсан, дараа нь 92.1 болсон, дараа нь 82.4 болсон, дараа нь 82.2, дараа нь 76.46, дараа нь 67.28 өнгөрсөн сонгуулийнх. Энэ бол зуны дэлгэр цагт болдог. Ямар нэгэн засгүйгээр одоо манай хар хорин хужирт Батүлзэд орцсон байгаа шиг 30 см засгүйгээр явагддаг байсан. Одоо хэвийн сонгуулиуд ийм болж байгаа.
Тэгэхээр сонгуульд оролцох эрс идэх бол буурч байна. Энэ сүүлийн 10 жилийн 20 жилийн хугацаанд 92-оос 2012 он гэдэг чинь 95-аас 67 хүртэл болсон байна тий. Тийм, одоо 95.6-аас 67.3 болтлоо болсон. Дээр нь 2008 оны Баян зүрх, Сонгон хайрхан, Чингэлтэй дүүргийн сонгуул 40.3, 46.4, 47.8 болж буурсан. Бас л ямар ч засгүй 10 сарын 10-даар явуулсан, нийслэлд явуулсан сонгуул шүү дээ. Тэгэхээр бол за яг энэ орон нутгийн сонгуул юу мэддгийг нөгөө дээрээс хуваарлж өгсөн мөнгийг л гар өргөж баталдаг нэрв шиг байгууллага. Одоо бол нэрв шиг биш. Жинхэнэ эрх мэдэлтэй. Тодорхой мөнгөтэй. Зөвхөн одоо би аймагуудын жишээ хэлье л дээ. Арангаа гэхэд 10 тэрбум 275 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд авч байна. Баян үлгийн 9 тэрбум 29.9 сая төгрөг. Баян онгор 12 тэрбум 8 сая төгрөг. Булган 8 тэрбум 677 сая төгрөг. За миний явсан 3 аймаг Өвөр хангаа 11 тэрбум 318 сая төгрөг. Сэлэн 8 тэрбум 476 сая төгрөг. Дархан уул 8 тэрбум 169.8 сая төгрөг гэдэг. Энэ мөнгө яагаад ийм ялгаатай байгаа юм гэхээр тухайн аймгийн хөгжсөн байдал орлогын татвараа цуглуулж чаддаг дэд үтсийн хангамж олон дөрвөн үзүүлэлтийг хангаж үзэж байгаа юм л да. Харгалзан үзэж хуваарлсан бол хамгийн бага нь говь сүмбэр 7 тэрбумтай байх жишээтэй. Улаанбаатар хамгийн өндөр нь 41.5 тэрбум байх жишээтэй. Тэгэхээр энэ бол бодитоогоор санхүүгийн эрх мэдэл орон нутгад ирлээ. Одоо энийг захиран зарцуулдаг зөв хүмүүсээ сонгороо л гэсэн тохиол урд урдынхаас илүү эрсдэлтэй оролцсомор байгаа. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн үндсэн сууж зарчим нь өөрчлөгдөж байгаа учраас иргэд энд маш анхааралтай идэвхтэй оролцоолол гэсэн зүйл тийм ээ. Тий, хуучин шиг эрсдэлтэй байж болохгүй. Ялангуяа цас орцсон Хангаан бүсийн аймаг бол хэцүү бай. Тэгвэл Өвөр хангаан аймаг тэр чигээр застай биш. Бусад зүүн тал болон говийн сумд бол засгүй байна л да. Тэгэхээр цастай гэдгээр шалтгаалаад гэртээ суугаад байваа. Та түрүүнээс ярианд дурдлаа тусгай машин гаргаж иргэдээ бас зөвлөж саналын өгүүлье гэдэг. Энэ юу нөхөр бололцоотой зүйлээс ер нь бол сонгуулийн хуулинд машинаар зөөхийг хориглоогүй л дээ. Зүгээр нэр дэвш намуудад боломж байдаг бол машинаар зөөгөөд тэгтээ ухуулга сурталчилгаа хийж болохгүй. Тэгвэл хууль зөрчинө. Хүмүүс сонгуульдаа идэвхтэй оролцохыг л одоо дэмжиж өгөх ийм үйл ажиллагаа явуулахыг уг нь орон даяар энэ орон нутгийн сонгуульд хариуцж байгаа улсууд нь зохион байгуулчмаар байгаа. За 2013 оны төсвийн хууль батлагдаж энэ төсвийн бараг 20 гаруй хувь нь орон нутагт ингээд өөрсдөө захин зарцуулах эрх мэдэлтэй болж байна гэж байна. За 2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн нэг төсвийн ерөнхий хууль манаас шинээр мөрдөгдөж эхлэв шүү дээ. Энэ дээр ер нь иргэдийн оролцоо гэдэг юм уу тэр зүйл бас хэрхэн хангагдаж байгаа юм бэ? Бас тодорхой хэмжээнд одоо бол суман дээр гэдэг юм уу? Одоо бол ингэн улсын хурлын төсвийн хэлэлцүүлэг нийт 100% нээлттэй байгаа. Бүх ангаа хорон бүх юм зурагт аргаад ингээд сар 2 сарын турш бүх юм ингээд ил тод явж байгаа. Ямар санал засгийн газар оруулж ирсэн, ямар нь дэмжигдэв, ямар нь дэмжигдээгүй хэн гэдэг шүү, ямар юмны санал гаргаад одоо тэр нь дэмжигдээд эсвэл үр ашиггүй хөрөнгө оруулалтыг унгаагаад бүгд ил тод байгаа. Одоо яг энэтэй адилхан аймаг сумын иргэдийн хурал ард түмэд нээлттэй болох хэрэгтэй. Нээлттэй болохоос гадна сая 76 гишүүн 76-уулаа томилт авсан. Зорилго нь 2014, 15, 16 оны төсвийн төлөвлөлтөд хийх зорилгоор сая миний энэ 3 аймагт хийсэн уулзалт яг адилхан. Тэгэхээр одоо аймаг сумын иргэдийн төлөөлөгчөд сонгогдсон шинэ хүмүүс иргэдтэйгээ дахиж уулзах хэрэгтэй. Тэрнийхээ дараа төсөв хэлцүүлэгтээ орох хэрэгтэй. Би одоо сумаа сонгогдсон, аймаг сонгогдсон сумаараа тойроод уулзаад асуухад манай сумд ийм барья гэж байна. Эсвэл энэ юм хэрэггүй гинэ. Энэ 13 онд, энэ 14, 15 онд гэж одоо дистараал гаргаж өглөө гэдгээ аймгийн хурал дээр ярина. Сумаа сонгогдсон бол багаа сонгож байгаа шүү. Баг дээр очиод багийн иргэдийн нийтийн хурлаа хийгээд бас санал асуулга явуулна. Ингэжээ төсвөө ард иргэдийнхаа тусламжтайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх ажил бол эхэлнэ. Тэгэхгүй бол хуучин иргэдийн хурал яадаг гэсэн хэрэг үүдээ төгжиж байгаад камерч оруулахгүйгээр нэг юм батлаад тэгээд юу болсон, яагаад тэрийг баталсан, яагаад одоо 100 сая төгрөгөөр хийсэн, яагаад 80 сая төгрөгөөр хийж болоогүй, энэ бүх асуултанд бол хариулт олддог байсан. Одоо бол эсэргээр үүрэгтэй болж байгаа.
Ингээгүй бол хууль дүрм журам зөрчинө. Ирэх биш үүрэг тий. Мөнгө чинь дагаад хариуцлага юм л дээ. Эрх мэдэл ирж байгаа бол нөгөө талд нь балансжуулагч хариуцлага бол үргэлж байна. Давхар. Одоо орон нутгийн сонгуульд хичнээн хэмжээний мөнгө яг энэ зохион байгуулалтанд санал хураах ажиллагаанд зарцуулахаар төсөөлж 8 билүү 9 билүү дээ. Тэрбум. Уг нь энэ 8-9 тэрбумыг хэмнэх талаар би энэ оны хавар болсон сонгуулийн хэлэлцүүлгээр мөн ч олон хэлсэн дээ. Танаа олон ч нэвтрүүлэлд орж хэлжсэн. Ардын намынхан бол энэ мөнгө энэ жоохон мөнгө ямар хамаатай хавар өвөл хийнэ л гэсэн. Тэгээд тэдний хэлснээр болсон шүү дээ. Тэгээ энэ бол жоохон мөнгө бишээ. Сонгуулийн зохион байгуулалт нэг аймгийн төсөв байна. Жилдээ нэг л сонгуул явуулдаг байх ёстой л. Тэгээ сая бид бүгдээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглалаа шүү. Тэгээ нэг ерөнхийлөгчд Обама, Ромни хоёр өрсөлдөж байгаа юм шиг хараад байсан. Гэтэл тэрий чинь дагаад мужуудын ийм урт саналын ууц Америкийн нэгдсэн улсын конгресс буюу дээд доод танхим бол 100% солигдсон. 100% сонгуул явсан. Дээд танхимын 3-1-д явсан. Тэгээ 16 губернатор тэгээд тоо томшгүй олон сонгуул нэг өдөр явагдаад дуусаад хамгийн сүүлчийн хэсгээ ороо хаалга хаахад сонгуулийн дүн гараад дуусч байгаа. Тэгээ энэтэй яг адилхан машиныг Монгол улс судалж аваад одоо манай орон нутгийн сонгуулийн хамгийн сүүлчийн дүн хизээ гарах вэ гэхээр санал хураалт дуусаад нөгөө шургуулдаг SIM карта санал хураалтын нөгөө машин чинь мэдээлэл дамжуул болохгүй шүү дээ. Тэгээ дуусны дараа заалгаад тэгээ конопт арсны дараа бүх мэдээлэл улс даяар цуглаад 10 цаг 30 минутанд бүх санал гараад дуусна. Хуучин улсын их хурлын сонгуулиар явуулын хайрцаг оройн хийдэг байсныг өглөө хийдэг болгосон. Тэгэхээр одоо хүлээгээд байх юм байхгүй болж байгаа. Тэгэхээр би сая төсөв ягаад асуусан гэхээр хэрвээ ямар нэг байдлаар иргэд энэ орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохгүй бол энэ бол нэгэн төсвийн мөнгө, та бидний татварын мөнгө. За бидний харманаас татварч төлж байгаа тэр мөнгө үр ашиггүй болох. Дахиад нэг орон нутгийн сонгуул дахиж зохион байгуулах асар их ажил, асар их мөнгө үлсэн ажил дахиж бий болох учраас орон нутгийн сонгуульд бас идэвхтэй оролцох нь иргэдийн үүрэг баг тийм ээ. Энийг гацаагүй уриалж хэлэх нь зөв. Орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцох нь таны иргэний журамт үүргээ төрөө байгуулахад заавал оролцох үүрэгтэй. Дараа нь энэ нэг хөгийн хэдийн ямиг хэн сонгоцсон гэдээ орилоод байхгүй тулд яг үнэ. Өөрөө очиж саналаа өгөх хэрэгтэй. Очоод эрс үрдүүлэх нь чухал байгаа. Очоод дургүй хүн бол саналаа өгөхгүй гэж болно шүү дээ. Тийм. Хоос үлдээгээд машинд нь оруулж болно. Ийм учраас бол орон нутгийн сонгуул хэрэгтэй. Өөрөө чинь өдөр тутмын амьдралд байнга уулздаг сумын засаг дарга, сумын иргэдийн хурлын гишүүд, аймгийн иргэдийн хурлын гишүүд, өөрөө чинь төлөөлж сумаасаа аймагт суух. Энэ бүх хүмүүс бол жилдээ нэг хэдхэн удаа үзэгддэг улсын их хурлын гишүүнээс илүү чухал байгаа. Тэгээ улсын их хурлын сонгуулиас илүү чухал сонгуульдаа оролцох үүрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн парламентын түүхэнд за орон нутгийн түвшинд бол ялангуяа тодорхой төсвийг захин зарцуулах хэрэгтэй болж байгаа гэдгээр энэ орон нутгийн шинээр гарч ирэх бас удирдлагууд нэлээд хариуцлагатай. За тэднийг сонгох иргэн бүр өндөр хариуцлагатай хяналттай ажиллах боломж олцол бий болж байна гэж ойлгож байгаа. Тийм ээ. Тэгэхээр та түрүүн төсөв дээр ярьлаа. Ер нь энэ жилийн одоо дараачийн ирэх 4 жилийн ийм төсвийн ерөнхийлөн хөрөнгө оруулалтын баримжаа гаргая гэж байна. Тийм ч учраас бас парламентын түүхэнд анх удаа гэж хэлж болох бах. 76 гишүүн маань орон нутагт ажиллаад иргэдээс ер нь юу хүсэж байгаа юм бэ? Ирэх 4 жилд бид нэр ер нь орон нутаг руугаа хандсан юу ямар бодлого явуулах юм бэ гэдэг чинь бас анхны тохиолдол шиг санагдаж байна. Одоо юм жилээр биш. Тий, шинэ их хурл, шинэ засгийн газрын хамгийн анхны тохиолдол тэр тусмаа чуулганы дундуур 9 хоног завсарлуулж бүх гишүүндэд хамилтагч хөдөө явуулж исэн тохиолдол байхгүй. Энүүгээрээ бид эх 4 жилийнхаа багцааг авах гэж байгаа. Тэгээд энэ чуулганы төгсгөл хавь руу эх 4 жилийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг батал засгийн газарт өгнө. Засгийн газар жил болгоны төсвийг хийхдээ энд жагсаалтын дотроос ач холбогдлоор нь ангиж оруулж ирж 4 жилдээ дуусгасан байхаар ингэж бодож байгаа. Энэ бол дахиад төсвийн шинэ хуультай холбогдуулан гарч ирж байгаа шинэ зохицуулалт. Төсвийн шинэ нөгөө ерөнхий хууль дээр ерөнхий хуультайгаа уялдуулж орж байгаа. Тэгээ улсын их хурл төсвийг яаж хэлцэж чинь аймаг сумын иргэдийн хурл яг адилхан хэлцэх ёстой. Хот дүүргээ нээлттэй болох ёстой. Иргэдийнхаа саналыг авдаг байх ёстой. Ийм юм барих уу, тийм барих уу гэдэг сонголт бол
одоо бүх шатандаа зогсож гаргаж явах хэрэгтэй. Тэгэхгүй шал хэрэггүй юм бариа хийсэн байлээ. Одоо баян зүрхт үүргийн нохооны өшөө шиг юм барьж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм юмыг анханаас нь төлөвлүүлэхгүй байх нь иргэдийн санал асуулгаар шийдэгдэх байх нь өөрөө чухал байгаа юм л да. Та түрүүнээс үгэндээ хэлсэн энэ төсвөөс хуваалгадж очиж байгаа хөрөнгийг юунд зарцуулж болохгүй вэ гэдэг жагсаалт маш тодорхой гарна гэж. Тухайлбал энэ журмын дээр журмаа гаргаа явуулсан байна. Би одоо ямар хөө юмнууд байгаа бол энэ дээр. Би тий өчигдөр гарын үсэг зурагдсан байна. Өнөөдөр би над руу имэйлээр явуулагдсан. Би ирж өгөө үзээд. Түрүүн ярианда дууссан. Хөшөө бол байж болохгүй, жип худалдаж авч болохгүй. Ямар нэг баяр наадам суммаараа энэ юм уу тэмдэглэх бол мэдээж хориглогдоол байлгүй дээ, тийм ээ, төсвийн хөрөнгөөр найр наадам. Тий, одоо энэ жилд орон нутгийн төсвийн төсөл боловсруулалт журам гэж сангийн яамнаас дөнгөж сая ирж байна. Энэ дотор нь юу байгааг би бас танилцуулж амжаагүй л байна. За ийм үүрэг өгч байгаа юм. Орон нутгийн төсөв алдагдaltaгүй төлөвлөнө гэж байгаа юм. Орлого зарлахын тэнцсэн байх ёстой. Цахим сүлжээ ашиглан төсвийн мэдээлэл боловсруулах, суур төсвийн саналд үндэслэх, өдөрдөмжийг батлах гэж байна. Өдөрдөмжүүд бол өдөрдөмжөө яах? За орон нутгийн зөндөөл юм байна дөө. За энийг бас иргэд бол бас олоод мэдчих хэрэгтэй байна. Би сангийн яамыг вебсайтн дээр нь тавиад за ингээл зөндөөл их юм байна л да. Дараах зүйлсийг баримтлана гэж байна. За төсвийн тухай хуулийн 63 гэдгийг мэдэхгүй юм байна. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж чиг үүрэгт зарцуулахаар төлөвлөхгүй байх. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ нь хууль заасны дагуу техник эдийн засгийн үндэслэгдсэн зураг төс нь батлагдсан. Байгаль орчны нөлөөллөхийн үндэслэл хийлсэн буцаж зөвшөөрөлтөй байх. Орон нутгийн дунд хугацааны төлөвлөлтөд уялдсан байх. Иргэдийн оролцоог хангасан байх. 6.35. Энэ сая яг үнэ. Живтэр ярьдаг. Тийм байна. Зарлагыг санхүүжүүлэх их усөрийг өөр их усүртэй давхардуулахгүй байх. За ийм л олон юм байна дөө. Тэгэхээр энийг зөвхөн орон нутгийн сонгуульд санал аваад олон хүлдүүлж байгаа худалдуулаад засаг дарга мэдхээс илүүтэй тэн дээр хяналт тавих үүрэгтэй иргэд энэ юунд энэ орон нутагт хуваалгадж очиж байгаа хөрөнгийг зарцуулж болохгүй юм бэ гэдгийг мэдчихэж бас хяналтаа тавих хэрэгтэй. 6-гийн 3-ын 5-ын дагуу иргэд хяналтаа тавихтаа юуг анхаарах вэ гэдэг одоо хүн болгон дор өрнөл бодох. Үнэхээр манай сумд энэ бол яа харахгүй тулгымсан асуудал. Өчигдөр 12 сумд уулзалт хийхэд бол 12 хот бол их барилгачж байна. Тэрийг дагаад эрчим хүчний хангамж, усан хангамж ялгаагүй Улаанбаатар шиг утаатай болж байна. Утаагүй зоохгүй гэдэг нэг хотод тохиолдог бүх бэрхшээл 12 хотод тохиолдож байна. Тэгэхээр шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт 12 сумыг хот болгоно. 15,000-аас дээш хүн амтай бүх сумыг бол хот болно шүү дээ. Тэгэхээр хоттой холбоотой дэд үтсийн асуудал бол хөссөн үсээгүй хөндөгдөж байгаа. Дулааны станц бол 10 тэрбум. Би одоо нөгөө орон нутгийн төсвийн хилцүүлэг яаж явсан жишээг ярих гэдэг юм л да. 10 тэрбум. 10 тэрбумаар Сүхбаатар аймгийн баруун уртад хийж байгаа шиг нэг айлын 10 сая төгрөгөөр хэсэгчилсэн дэд үтстэй. Энэ бол 200 айлын дундах дэд үтс байгаа шүү дээ. Хэлэхэд 10 тэрбумаар чинь 1000 айл хангадна. 200 айл чи 2 тэрбум болж байна. Тэгэхээр 10 тэрбумаар нэг дулааны станц ураад дээр нь энийг салаалуулсан бүх олон шугам барихаар энэ бол 10-аас зөндөө олон болно шүү дээ. Тэгэхээр 200 айлын 5 блок барих нь 10 тэрбум төгрөгөөр 1000 айлын дэд үтсийг шийдэх нь. Тэгэхээр энэ хоёр замын аливаар нь явах вэ гэдгийг өөрсдөө 12 сумын иргэдийг цуглуулж байгаа саналыг авах хэрэгтэй. Тэрээс одоо бол хуучин яадаг гэхээр эрчим хүчний яам дээр за 12 дулааны станц барина. Шийдвэр гараад тэр нь болохоор нөгөө ард иргэдэд хүртээлгүй. Одоо хүмүүс ингэж асууад байгаа шүү дээ. Хуучин 96 онд төсөвч өөрөө 3-400 тэрбум төгрөгөөс одоо 4 их 80 төгрөг, 7 их 80 төгрөг болчлоо. Миний амьдралд юу өөрчлөгдсөн бэ гэхээр нөгөө 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өвөр ханга тэртээ дөрвөө байна. Энэ жил ихэд 11-тэй байна шүү дээ. Энийг юунд зарцуулах гэдэг шийдвэрийг иргэдээс асуулгүй гаргадаг байсан учраас наалддаггүй байсан. Одоо бол Сүхбаатар аймгийн баруун уртаас эхлээд наалдаж эхэлж шүү дээ. Тэгэхээр иргэд бас яагаад орон нутгийн сонгуульд оролцох хэрэгтэй? Бас яг амьдарч байгаа дүүрэг, сум, аймгийнх нь бас иргэдийн хурал
тодорхой эрх мэдэлтэй болж байгаа гэдгийг ойлгож байгаа гэж бодож байна. Зүгээр ярианы дэлгүнд сонгуулаа дуусгачээ. Сонгуульд оролцдоггүй сайн гэдэг нь би хашлт нь хэлж байгаа. Сайн хүмүүсийн ачаар муу хүмүүс сонгогддог. Муу хүмүүс сонгогдохоор наад төсвөө чинь одоо буруу юм зарцуулаад дуусна. Тийм учраас иргэдээс хүсэж байгаа ганцхан зүйл байгаа. Сонгуулаа л яар. Дараа нь өөрөө харамсахгүй болно. Сонгуульдаа ирээ хүнээ сонгосны дараа сангийн яамны саяын журмыг бариад аймаг сумын иргэдийн хурал төсвөө хэлцэхийн өмнө дараа нь биш. 12 суманд дулааны станц барих уу, гэр ороолыг дэд үсчүүлэх үү гэдэг шийдвэрээ 12 сумын иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурал хэлж өгөх ёстой. Тэгжээж энэ бол ажил болно. Тэгэхгүй сонгочоод мартаад 4 жилийн дараа хэнийг сонгосон билээ гэж явдаг бол одоо туйлын буруу байна. Тэд юу ч хийсэнгүй гэдэг шүүмжил байхгүй болно. Тэгээ 4 жилийн дараа 12 сум дэд үсэхгүй яг 10 тэрбум дулааны станц баригдаад сайхан том барилгал байна л да. Гэтэл нөгөөх нь айлын гэрлөө ороогүй байх юм бол хэн ч хэрэггүй хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй. Эх 7 хоногт чуулган үргэлжилнэ. Ер нь гишүүд маань 2 дахь өдөр орон нутгийн томилт 19-нд дуусна. 20 гэхэд байнгын орооныхоо хурал бэлэн байх ёстой. Тэрний маргааш дахиад амралтын өдөр нөгөө сонгуулийн өдөр таарч байна. Тэгээд 4 дахь өдрөөс чуулган бол хэвээ үргэлжлээд явна. Чуулганд одоо нийт тулгамдж байгаа хуулийн төслүүд бас оноос өмнө баталж байгаа ч гэдэг юм уу. За би бол хэвлэлийн учраас бас нөгөө нэг хэвлэлийн хөгжлийн тухай хуулийг бас лавлмаар санагдаж байна. Ер нь одоо эхний ээлжийн жагсаалтанд байгаа хуулийн төслүүд юу вэ? Хэвлэх байгаа. Хүний хөгжил санд зээл авахыг зөвшөөрдөг хууль байгаа. Сая орон нутагт ажиллахад 340 үлдэгдэл ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хизээ өгөх гэсэн. Засгийн газар ондоо багтааж өгнө. Тэхийн тулд хүний хөгжил сангийн хуулийг зээл авдаг боломжтой болгож хуулийн өөрчлөлт хэрэгтэй. Тэр эх 7 хоногт явна. Тэгээ одоо босод толгомжтой асуудлууд байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл хэлцэж хийсэн шиг санагдаж байгаа сая. Эрүүл мэндийн хэлцэхийг шийдсэн байгаа. Сая өргөн барьсан засгийн газраас хадгаламжийн даатгалын хууль дуусж байгаатай холбогдуулан нөгөө засгийн газрын баталгаа дуусж байгаатай холбогдуулан хадгаламжийн даатгалын хууль бас яаралтай хэлцэгдэж гарах хэрэгтэй. За баярлалаа. Бидний хөдөлгөөнд хүлээн авсан. Тэгээд иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож бас их хурлын доод шатны байгууллагуудыг аймаг суманда дүүрэхтэй нэг л сонгуулаар бас сонгоод өгчих байхаа гэдэг найдлага бол байна. Ягаад гэвэл ач холбогдлын иргэд одоо бас илүү сайн ойлгож байгаа байна. Хуучин шигээ биш болсон. Одоо оролцохгүй болохгүй болсон шүү. За баярлалаа.